За 1-2-1-2 сонсогч байна уу? За Улаанбаатарчуудаа бас шинэ оны мэндийг хүргэе. За өнөөдөр 2026 оны 1 сарын 7-ны өдөр. За энэ жил бас 25-аас 26 оны одоо өвлийн үйлрэл өвлийн үйлжилт бол Монгол улс Улаанбаатар хот хоёр бол маш сайхан үйлжилт болж байна. Улаанбаатар хотод үйлжилттэй шалтгаалж хүндэрсэн хүнд асуудлууд одоогоор бол харцсангуй гайгүй бас дулаахан ийм сайхан үйл болж байна. Улаанбаатарын хэмжээнд бүтээн байгуулалтын ажил, өвлийн одоо үйлчлэлтийн ажлууд бол хэвийн бол үргэлжлээд явж байна. Өнөөдрийн байдлаар бол 29 мянган тонн хагас гогцсон тонны нөөцтэй цагаан сарын хувьд бид нар одоо нөөцөө бэлтгээд ингээд явж байгаа юм. Одоо үе цаг үе болж байна. За өчигдөр 1 сарын 6-ны өдөр нийс нэмсэг дарганы 1-р урлагчийн хувьраас иргэд Ахмад иргэдтэйгээ уулзаж 2025 оныхон бас алдаа оноо дээрэс нь 2026 онд одоо иргэд маань ямар асуудлууд тулгарч байгаа талаар иргэдээсээ бас гомдол хүсэлтүүдийг бас бичлэн бас хүлээж авлаа. За иргэдээс юу нь бол гомдол санал асуулах одоо асуудлыг шийдвэрлэдэг гол хууль бол иргэдээс төрийн байгууллага албан тушаалтнуудад гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай гэдэг 95 онд анх батлагдсан. Сүүл нь хэд хэд удаа тодтол орсон хууль байдаг. За энэ хуулийн дагуу бол ер нь бол иргэдээс ирсэн эргэлт гомдол дээр бид нар 30 хоногийн дотор хариу өгөх. За шаардлагатайг бол дахиж 30 хоног бол ингээд сунгах ийм хуулийн зохицуулттай. За бид нар 2025 онд нийт иргэдээс 64 мянга гаруй өргөдөөл гомдол хүсэлтийг хүлээж авсан байна. Үүнээс 30,303 нь бол гомдол, 34 мянга гаруй нь хүсэлт саналт ирсэн байна. За үүнээс бид нэр хариу өгч шийдвэрсэн нь 97.8%-тай. За үүн дотроос бид нэр 43,454 санал буюу 68.8%-ийг бол иргэдийнхэн тал асуудлыг нь бүрэн шийдвэрлэж бол цаг хугацаанд нь иргэдийнхэн асуулт гомдлууд төр бол хариу өгсөн байна. 31.2% нь одоо байгаа эрх зүйн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх боломжгүй юм хүсэлтүүд байсан дор ийм хариу өгж 2025 онд бол ажилласан байна. За өчигдөр иргэдтэйгээ засаг даргын урлагчийн хувьар уулзаад иргэдээс гомдол асуултуудыг нь бол уулзаад нэлээ иргэдтэйгээ ярилцлаа, асуултуудыг авлаа. Манай иргэдүүд маань бас яг өөрсдийнхөө боломжийн хэрэгээр байгаа цаасан дээрээ бичээд гар үсгээ зураад ингээд баримтжуулаад асуудлууд бол ингээд өгж гин. Зарим нь цаасан хэлбэр зарим байгаа боломжтой гэдээ манай ахмадууд маань манай иргэд маань ингээд өгж гинэ. Бид нар бол яг формат цаасны хэлбэр голохгүй иргэдийнхэн бүх асуудлуудыг ингээд хүлээж бас авч заримд нь санал гомдол ийм хүсэлтүүд байж байгаа. Эднээс энэ бол бүгдийн одоо хувь хүнээр бичлэн авч цаашид одоо энэ нийслэлийн засаг дарганы тамгын газар хууль тогтоомж гэрээ эрх зүйн газарт одоо нийслэлийн нийтлэг үйлчилгээний нэгдсэн төвдөөс иргэдийн гомдол хариуцлага авдаг манай ахлах мэргэжилтэнгүүд сууж байна. Үүн дээр бас хүлээж авч байгаа. Тэгээ иргэдэд буцаад шийдвэрлэх боломжтой асуудал нь бол боломжтой байна. Хууль тогтоомжийн дагуу нийслэл хариуцдаггүй эсвэл шийдвэрлэх боломжгүй асуудлууд байна. Боломжгүй байна гэдэг ингээд бол ажиллаад явж байгаа. Тэгээ өнөөдөр бас өчигдөр иргэдтэйгээ уулзаад энэ ч бараг 200 гаруй санал ирсэн байна. Үүндээс бас би товчилж зарим иргэдээс маань ямар асуудал гомдол Улаанбаатарчууд маань тулгарч байгаа талаас та бүхэндээ танилцуулаад өнөөдөр аль бие усаар манай нийслэлийн засаг дарганы тамгын газрын гэрээ хууль тогтоомж гэрээ эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Бат тулга мэргэжилтэн болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдийн өргөдөл гомдол хянан шийдвэрлэх хариуцсан мэргэжилтэн Маргалгоо нортоос аль бие усаар хүлээлэн өгч эдгээр асуудлыг судалж үзээд иргэдийн асуудлыг шийдвэрлэж хариу өгөх гэдэг үүрэг даалгаврыг бас өгье гэж бодож байна. За манай өчигдөр иргэдтэй уулзаад явж байгаад мэдээж яг талархлын бичиг шинэ оны мэд хүрсэн иргэдийн маш сэтгэл бол ингээд байж байна. Одоо жишээлбэл манай дээрээс нь бас хүсэлтүүд байж байна. За би эндээс бас ганц хоёрыг онцлоод бас танилцуулъя гэж бодож байна. За энэ манай нэг иргэний бичиж өгсөн ийм хүсэлт ингээд цаасан дээр бичээд өгсөн. Хаан улд дүүргийн 24-р хорооны иргэн итгэлт 9923 15 гээд за сүүлийн дугаараа хэлээд яах юм. За ийм иргэн бас хүсэлт гаргасан байна. За би барилгын инженер 80 настай хүн утаа авгаар агаарын бохирдлын асуудлууд дээр бол захиргаанд бол зөвлөмж өгөхийг бол 2010 оноос хойш зөвлөмж өгөх гээд ингээд байж байгаа. Харамсалтай нь бас цаг зав нь болохгүй уулзч чадахгүй байна. Ийм учраас агаарын бохирдлын асуудлууд дээр мэдлэг боловсрлоо хуваалцаад ингээд хамтраад ажиллая. Уулзч хүсэж байна гэд манай итгэлт иргэн маань ингээд хаан улд дүүргийн 24-р хорооны итгэлт маань ингээд хүсэл тавьсан байна. За ийм иргэдтэйг бол уулзнаа. Мэдээж иргэдтэйгээ компани аж ахуй нэгжүүдийнхэн гаргаж байгаа саналуудыг бол хүлээж аавна. Тэгэхээр энийг одоо чиг үүргийн дагуу манай агаарын бохирдлын
газрын дарга болон хоёрдугаар ногоон нийслэлийн орлогч амар түвшин орлогч бол энэ асуудлууд дээр энэ ихтгэлд иргэнтэй гарсан хүсэлтийн дагуу уулзаж агаарын бохирдлыг бууруулах тал дээр бол хамтарч ажилланаа гэдэг хүсэлт байна. За дараагийн ингээд шийдвэрлэе гэж бодож байна. Тэгээд эдгээр асуудлуудаа ингэж тавьж агаад би холбогдох албан тушаалтнууд дээр ингээд өгнө. За сонгон найрхан дүүргийн 36 дугаар хорооны их нарангийн 35-ын Б гудамжийн 5 тоотод оршин суугаа иргэн Эрдэнэ чимэг сандуу жав овогтой иргэн Эрдэнэ чимэг болохоор за тус газарт хүүхэд харах үйлчилгээний ажилтан байсан. Одоо энэ 5 тоотод 310 м хашаа талбайд одоо байхаа болсон. Энэ газараа улсад өгж болох уу гэд хүсэлт гаргасан байна. За хүүхэд харах юм асрамжийн төв газрууд одоо сургууль цэцэрлэг очоод улсад өөрөө өгөх тэр тал дээр нийгмийн үйлчлэгээ ихээр бол бид энийг судалж үзээд энэ тал дээр нь өргөдлийн шийдвэрлэж ажилланаа гэдэг юм хүсэлт байна. За ингээд иргэдээс ирж байгаа манай энэ бас сонгон найрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэдээс ирсэн асуудлууд байж байна. За сонгон найрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн гомдол гаргасан зээрэн боогтой лувсан жамцын оюун гэрэл ба сонгон найрхан дүүргийн 23 дугаар хороонд бол амьдардаг юм байна. За 23 дугаар хороонд амьдарч явах үед за үерийн усан сан бүхий үерийн хоолоонуудын суйрлуулалтаа тооцоол хийгээгүй бас энэ тал дээр үерийн байгууламжууд дээр бас 23 дугаар хороонд хийх шаардлагатай байна. Энийг шийдвэрлээч гэгээд манай тус иргэн бас гомдол гаргасан байна. За үерийн байгууламжууд дээр гэдэлхэд Улаанбаатар хотын хэмжээнд геодез усны барилга байгууламжийн газар бол үе шаттай одоо 2024-25 онд гэхэд ус цуглардаг Улаанбаатар хотод 16 гол цэг байсан. Үүнийг өнгөрсөн 100 үерээр ихэд бид нар бүгдийг байхгүй болгож Улаанбаатар хотод ус тогтоод байгаа гол энэ уулзууруудыг бол үерийн усыг бол үерийн ус системээр бол дамжуулагдсан одоо зайлуулагддаг бол ажлуудыг хийж бол дууссан. Бид нар Баян зүрх дүүрэг сонгон хайрхан тал Улаанбаатар бол баруун зүүн тал руугаа сүүлийн 10 гаруй жил эрчимдээ тэлсээ. Тэгээд Баян зүрх дүүргийн улаастайн голын хэсэгтэр болон бусад хэсгүүд дээр бол үерийн байгууламж хөрсний усыг зайлуулах бол том хоёр тэзүү үйдэж байгаа. За тэзүү үйдэд тусгаар хамгийн ихэнд Дэлхийн банкны 100 сая долларын зээлээр төсөл хэрэгжүүлэхээр бол бидний нэгдсэн журмаар хэрэгжүүлэхээр бол одоо тэзүү дөрвөн байрал дээр бол зураг төсөл хийгдээд бол дуусж байгаа. За үүнийг бол 26 онд эхлээд Дэлхийн банкны 100 сая долларын зээлийн үерийн байгууламж эхлүүлнэ. Үүний араас бас Хятадын Экзим банкаар бас Улаанбаатар хотын хэмжээнд үерийн усыг зайлуулах хөрсний усыг одоо үерийн усны байгууламжлууд нэгтгэн бас байршуулж одоо Улаанбаатар хотын усны асуудлыг шийдэх хоёр том төсөл явж байгаа. Энэ бол нэг нь Хятадын Экзим банк, нэг нь бол Дэлхийн банкны зээлээр ихэд тэзүү болон зурагчлалын ажлууд явагдаж байгаа. 26 онд бол Дэлхийн банкныхыг 27 онд бол Хятадын Экзим банкныхыг бол эхлүүлнэ гэж бодож байгаа. Түүн дээр энэ Улаанбаатар хотын хоёр захын байрлалууд сонгон хайрхан Баян зүрхийн байрлалууд бол орцсон нэгдсэн журмаар бол ингээд хийгдээд явна. Бид нар хэсэгдсэн байдлаар бол байрлалуудыг бол хийгээ явж байгаа гэж бас иргэдийнхээ асуудалтаар хэлье. За ингээд иргэдээс бол маш олон ингээд өргөдөл гомдлууд ингээд ирсэн байж байгаа. За бас нэг өргөдлийг хэлэхэд сонгон хайрхан дүүргийн 10 дугаар хороонд орсон суугч Уран чимэг гэдэг иргэнээс Нямбатар нийслэлийн засаг дарагт бас ийм өргөдөл гомдол ирсэн байна. За энэ хүний өгсөн энэ өргөдөл дээр гол асуудал бол яг Ахмад настай хүн байранд оруулаад өгөөч гэдэг асуудлууд. Манай иргэдээс маань их асуудлууд ирдэг. За иргэдээ гэж хэлэхэд одоо байгаа хуулийн зохицуулалтаар дахин төлөвлөлт, газар чөлөөлөлт болон бусад хуульд заагдсан заалтуудад ороогүй бол иргэнд шууд байр өгөх, тусламж өгөх юм боломжгүй байж байгаа. За хөдөлмөр хамгаалал залуучууд нөгөө нийгмийн яам дээр бол зарим асуудлууд шийдэгдээд явдаг. Нийслэлийн хэмжээнд бол газрын дахин төлөвлөлтөөр хийж байгаа орон сууцны төслүүд дээр дүүцүүлж олгох, чөлөөсөн тохиолдол дээр бол түрээслээд өмчлүүлэх хэлбэрээр Хятадын засгийн газартаас орон сууцуулах төслүүд дээр бол зарим болцоо зохицуултууд байдаг. Энэ болохоор тухайн одоо бүс нутагт та амьдарч байгаа тэрийг нь Солонгосын Экзим банк мөн Хятадын Экзим банкны зээл тусламжаар чөлөөлөөд та тэрэн дээр бол тэр чөлөөлөгдсөн бүсд орж байгаа бол түрээслээд өмчлөх хэлбэрээр орох юм. Одоо хоёр улсын засгийн газар хэлцээ хуулийн зохицуулт байдаг. Бусад тохиолдол дээр бол иргэддээ бол бид нар байр өнгөх боломжгүй. Харин одоо Монгол улсын засгийн газраас ерхий сайд маань өөрөө бас ахлаад дэмжиж орон сууцчлалт тухай хууль, орон сууцчлалт тухай банкны асуудлууд бол судалгаа ажлууд хийгдэж байгаа. Тэгээд эх 4 жил Улаанбаатар хотын хэмжээнд
улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ойролцоогоор 40 мянган орон сууц бол ашиглалтанд орохоор байж байгаа. Үүн дээр бас ер нь бол засгийн газраас дэмжиж нэг хөнгөлөлттэй байдлаар ипотекийг солонгоруулж одоо орон сууцнд орох байдлаар бол зээлийг дэмжих юм бодлого бол хийгдэж судалгааны ажлууд бол явагдаж байгаа. Тэгэхээр энэ маань удахгүй бас эерэг нааштай хариу өгөх баха гэж бол бодож байна. Ажлын хэсгийг урдсан ажлын хэсгийг хот байгуулалт барилгын яамны сайд манай хот хамгааллын сайд маань бас ахлаад ингээд лайсенсийг бол ажиллаа явж байгаа. За ингээд иргэдээс ирсэн өргөдөл гомдлуудтайгаа ер нь бол цаг гаргаад ингээд суугаад бол танилцаад ангилаад ингээд явж байгаа. За тэгээд ингээд хүлээлгэж өгнө. За яг хөө иргэдээс ингээд нөгөө бас зарим ингээд иргэдээс орсон суугчдаас бас энэ юуны гомдлууд ирдэг. Байрнууд ийм сөөхийн гомдлууд бол ирдэг. Ингээд байр нь ашиглалтын чанаар ингээд иргэд байрандаа орсон боловч одоо байрны зойрын нэг давхурд ус орох, барилгын талбай нурах ийм асуудлууд бас иргэдийн маань ингээд бүгд орж ирдэг. Ингээд зойрын талбай гараж ус орцсон хөрсний усын асуудлаас бол за энэ бол ингээд яг хөө зүгээр бид нар бол чадлаараа нийслэлийн засаг дарганы тамгын газраас бол орж дэмждэг. Энэ бол Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 24 дүүрийн А байрны иргэд ингээд гомдол гаргасан байна. За энэ иймэрхүү асуудлууд дээр ямар асуудал байдаг вэ? Энэ бол иргэний шүүхээр явдаг хувь компани эргэн хоорондын асуудал болчихж байгаа. Хувийн компани өөрөө барилга байгуулад барилгын тухай хуулиараа 1 жил нь зөвшөөрүүлэх 3 жил нь хэвийн үйл ажиллагаа хангах буюу одоо энэ дулааны асуудал ийм юм дээр бол хуулиар тэр барилга гүйцэтгэсэн компани барилгын тухай хуулиар хариуцлага хүлээдэг. Тэгэхээр энэ асуудал хувийн компани эргэн хоорондоо шүүхээр явах ч юм уу тэр хуулийн дагуу хариуцлага хүлээх асуудал байгаа. Энэ дэр одоогийн хууль эрх зүгээр нийслэлээс шууд оролцоод тэр компаниуд дээр ч юм уу ингэж хариуцлага тооцох ийм эрх зүй биднэрт байдгүй. Тэгэхээр иргэд маань бас энэ хувь компанитай хийж байгаа гэрээн дээр маш сайн анхаарч байгаарай. Тэгээд барилгын тухай хуулиар ялангуяа шинэ байр худалдаж авж байгаа иргэд маань тухайн компаниас судлаад буцаад энэ нөгөө байрныхаа чанар, усны асуудал тий карантинаас нөгөө зэвтэй ус тэгээ зойрлуу ингээд ус ордог асуудал. Тэгэхээр энэ ямар компаниас ямар байр худалдаж авж байгаа дээрэс нь барилгын тухай хуулиараа тэр хүмүүс хариуцлага өөрсдөө тооцох ёстой. Таны эрхийг бас барилгын тухай хуулиар 4 жил хамгаалагддаг шүү гэдгийг тэр хуулиар яваад иргэн хоорондох одоо иргэн компани хоорондох шүүхийн асуудал одоо энэ дээр бол нийслэл бол оролцох юм хууль эрх зүйн бидэрт боломж байдгүй. Бид нар боломж байвал одоо тухайн компанийг дуудаж одоо зөвлөх байдлаар ингэж ажилдаг иргэдэд туслая. Тэгэхээр одоогийн хууль эрх зүйр бол иргэдийн ийм асуудлыг бол шийдэх боломжгүй байдаг. За манай сансрын иргэдээс маань бүхэл бүтэн дугтуутай санал хүсэлт ирсэн. Дугтуутай манай сансрын иргэдээс гэдэг нийслэлийн засаг дарга танаа гэдэг ингээд бүхэл бүтэн ийм том ийм асуудлуудтай гомдол ирсэн байж байгаа. За энэ гомдлын асуудлууд нь гэвэл Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны иргэдийн төлөөлөлгээд за Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо бол 3 дугаар хорооны сансрын түнэл орчимд одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа бар карконы чиглэлийг үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа тодорхой хэмжээний хуульд нийцүүлээд иргэдэд тэнцээ Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд аюулгүй амьдрах орчинд бүрдүүлж өгөөч гэд тухайн орчны 56 иргэн за 56 ингээд 59 иргэн тэгээд үргэлжлээд цаашаа ингээд манай иргэдүүд төлөөлөөд нийт ингээд манай иргэдүүд маань ингээд шүүхүүд маань бүгд ингээд гаруй усгаад зуруулаад ингээд энэ ч нэг ойролцоогоор баргалж түмээ хэдэн зуун иргэн байна. 107 ингээд сөөхөөр навж үсэх юм бол баргалж ингээд энэ ч 20 30 хуудас материал байна. Ингээд үсэх юм бол нэг 1000 2000 иргэдийн яг ингээд гаруй усыг зурцсан ингээд хүсэлт ингээд байж гин гаруй усыг тамхтайгаа иргэд маань за иргэдийн маань асуудал юу байна гэдэг. За энэ иргэдийн асуудлыг уншиж өгье. За хотын ажил за ингээд яасан байна. За түнэлийн орчинд за усны тэрэг ил гал дээр хийж үш хорлог ойр хаваар охид залуусыг явуулахгүй байх. Буюу одоо иргэд маань манай тэнцээ Ахмад иргэдийн төлөөл маань надад ирж уулзсан. Тэнцээ бол одоо энэ баар үйлчлэгээний газар одоо тэр стрип буруу үйлчлэгээ үзүүлдэг газар бол хивээс хитэрсэн иргэдийг орой унтуулдаг. Тэр хаваар орсон сууж байгаа иргэдийг бол зүгээр явуулдаг. Залуучуудын татаж хоргоогоод байдаг. Гэмт хэрэг болдог. Эмэгтэй хүмүүсийг нөгөө бэлгийн одоо дарамт үзүүлээд байдаг. Тэгээ орчин бохор хүүхдүүд нь аюулгүй гэрлүүгөө орж чаддгүй. За бөөлц бохор орчин гэдэг ингээд ийм асуудлууд бол энэ тэндгүү согтуучууд хог бохор орчин бөөлц зэрэг хотын хамгийн А цагийн одоо байрлалд ийм аюулгүй байдал, соёлгүй ийм байдал бол
хэрэг сэтэрлээ энэ байдлаар бол ингээд хууль журамд нийцүүлээд арга хэмжээ авч өгөөч гэдэг ийм 2000-аад иргэдийн ийм төлөөлөл хүсэлт бол ингээд аль биесээр ингээд тогтуунд игээд ирсэн байна. За тэгэхээр бас Улаанбаатар хотод мэдээж Монгол улсын эдийн засаг сайжраад сүүлд Улаанбаатар хот маань бол зөв өсөнт хэлж байгаа. За залуучууд маань бас цагаа entertainment байдлаар зөв зохистой өнгөрүүлэх шаардлагатай. Үүн дээр Улаанбаатар хотын зүгээс сүүлд спортын арга хэмжээ, уран соёлын арга хэмжээнүүдийг бол дэмжиж нэлээд ажилласан. 2025 онд бол 26 онд бол энийг үргэлжлүүлээд хийн. Дээрээс нь бид нар сүүлд одоо 3 харьцах 3 сагсны талбайг бол дүүргүүд дээр нэлээд хэмжээгээр байгуулсан. За эх энэ жилүүдэд бид нар нийтийн одоо залуучуудын цагаа зөв өнгөрүүлэх нийтийн талбай паркуудыг бол байгуулад ингэ явж байгаа. Сүүлдэд урт цагааны одоо тийм залуучуудын бол парк ашиглалтанд орсон. Энэ жил бол бид нар ногоон нуур 32-ийн орчинд бас олон нийтийн тийм талбай парк залуучууд маань цагаа зөв өнгөрүүлэх тийм юм хийн. Гэхдээ одоо иргэд маань сүүлд одоо энэ хүүхдийн 100 бусад орчиун дээр одоо энэ баар цэнгэний газруудын одоо энэ хөгжим замраагүй байдлын дээр бол бас тодорхой хэмжээнд дээр бол одоо сүүлд яригадаад байгаа энэ гэмт хэргийн зөрчил асуудлууд бол ихсэж байгаа. Энэ дээр бас тодорхой хэмжээний иргэдийн хүсэлтийг авч цагдаа болон хууль шатны байгууллагууд, хяналтын байгууллагуудтай хамтарч одоо иргэдтэйгээ уулзаж шалгалтуудыг хий гэж бодож байна. Засаг дарга бас орлогчийн хувьар тэгэхээр энэ иргэдийн хүсэлтийг хүлээж аваад ярилцж хагаад тодорхой шатн дээр шалгалтуудыг бол үүсчтэй хийж энэ иргэдийг аюулгүй 50 орчинд амьдрах боломжийг алдагдуулаад байгаа энэ орчныг одоо энэ бохир замбраагүй болгож гэмт иргэдэнд өдөөгöd байгаа иргэдийг тэр 50 амьдрах одоо аюулгүй байдлыг алдагдуулаад байгаа эдгээр асуудлууд дээр бас хууль журмынхаа дагуу үзлэг шалгалтуудыг хий иргэдтэйгээ нийлж тэгээд шаардлагатай бол дараагийн хууль тогтоомжийн шийдлүүдийг авъя гэж бодож байна. Тэгэхээр Улаанбаатарын хэмжээнд бас ер нь энэ асуудлууд бас сүүлийн хугацаанд бас нэлээд хүндрээд байгаа асуудлууд бол бас ажиглагдаад байгаа. За иргэдээс маань ингээд ер нь бол өчигдөр ингээд 200 гаруй гомдол ирсэн. Би өөрийн биеэр өчигдөр нэг 40-50-д иргэдтэй бол уулзаж ингээд санал бол солилцсон байж байгаа. За тэгээ иргэдээс өчигдөр бас нэг ярьж байгаа цаг үеийн холбогдлолтой хоёр асуудлуудыг би бас дурдъя гэж бодлоо. За энэ дээр өчигдөр Улаанбаатар хот сүүлийн үед цахилгаан машинууд их явж байна. Энэ бол зөв агаарын бохирдол түшгээд эдийн засгийн тэмнэлттэй. Энэ дээр бол цэнэглэх станцууд байхгүй байна гэдэг бол гомдлууд бол 3-4 иргэнээс ирсэн. Ийм учраас би бас удахгүй энэ Улаанбаатар хотод түш түгээдэг компаниудын төлөөлөлтөд уулзаж тодорхой хэмжээнд энэ цахилгаан машин цэнэглэх боломжтой станцуудыг Улаанбаатар хотын хэмжээнд байршуулаач гэдэг албан хүсэлтийг тавья. Шаардлагатай гэвэл бол Улаанбаатар хотын стандартуудыг бол шинжлэх болсон. Одоо нэгдүгээр энэ асуудлыг бид цэцгэлгаан тээврийн эрсдлөөгөө шилжих гэсэн учраас энэ асуудал дээр бол стандарт юмудаа шинжилээд явъя гэсэн юм бодолтой байна. За дараагийн нэг асуудал нь бол одоо нөгөө 1 сарын 1-ээс AI-аар бас торгуул хийгдэж эхлээд байгаа холбогдуулаад хоёр камер нэг юм дээр 2 удаа торгуул бичиж байна. Дээрээс нь бол машина авахд хэрэглээгүй байхад торгуулууд ирж байна гэдэг юм зөрчлүүд гарч ирлээ гэдэг бас иргэд маань өчигдөр надад албан байдлаар хүсэлтээ өгөөд гомдлуудаа бол ингээ албажуулж өгсөн байж байгаа. За үүнтэй уялдуулаад бол бас 9 хоногийн ихээр нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын газар болон мэдээлэл технологийн газартай энэ AI байдлаар бол торгуул тээврийн цагтаатай хамтран энэ асуудлууд хэрхэн явж байгаа иргэд дээр үнэхээр иргэдэг хохироогоод байгаа энэ зөрчлүүд явж гэнэ үү гэдэг дээр эргэж очиж ажиллаж танилцуулгуудыг хийя гэж бодож байна. За ингээд өнөөдөр иргэдийн хүсэлт асуудлуудаа ерөөдөө бол танилцаад иргэдийн нэгдсэн одоо энэ асуудлуудыг хүлээж авч бүртгэлжүүлээд албан байдлаар иргэдтэй асуудлуудыг шийдвэрлэж хариу өгнө үү иргэдтэй буцаад хариу өгөөд шаардлагатай гэвэл засаг дарганы 1-р орлогчийн хувьар зарим асуудлуудыг өөрийн биеэр манлайлж шийдвэрлэх асуудлуудаа шийдвэрлээд явна. Энийг манай албан ёсоор нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэлийн хяналтын одоо хариуцсан ажилтан маргалгоо нийслэлийн засаг дарганы тамгын газрын хууль тогтоомж гэрээ эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн батлага нарт эдгээр иргэдээс ирсэн өргөдөл гомдлуудыг албан байдлаар хууль заасны дагуу өргөдлийн системд бүртгэн авч хариуцах агентлаг байгууллагуудад хөргүүлж хариуг одоо хууль заасан хугацаанд авч иргэдийн асуудал гомдлуудыг шийдвэрлэе гэдэг албан үүрэг даалгаврыг өргөдлүүдийг ингээд өчигдөр иргэдээс авсан өргөдөл гомдлуудаа танилцаж өөрөө нэгтгэхэд ажлуудаа төлөвлөөд зарим одоо нийслэлийн харьяа байгууллагуудад үүргүүдийг өгч шаардлагатай бол засаг даргын одоо 1-р орлогч өөрийн биеэр ажиллах
газар ажлуудыг бол төлөвлөөд иргэдийн асуудлыг шийдвэрлэж өгөө гэж одоо ахлах мэргэжилтэн батлага даргад ингээд гартуулж өгөө. За Улаанбаатарчуудаа гээд хандаад хэлэхэд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Гшээгийн Нямбатар дарга оны өмнө зарласан 2026 оныг бизнес эрхлэгчдэд дэмжих жил болгоод бол зарласан. Ийм учраас бид нэр бизнес эрхлэгчтэйгээ илүү ойрхон асуудлыг нь уулзаж шийдсэн. Дээрээс нь иргэдийнхэн гомдлыг хүндэл чиглэл учруулахгүйгээр шууд хүлээж авч аль биесээр хууль заасны дагуу бүртгүүлээд эргээд буцаж хариу өгж ингэ шийдвэрлэж иргэдийнхэн одоо тавьж байгаа хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх боломжтой. Одоо ялангуяа шинэ өөрчлөлт хийгдэж байгаа энэ AI торгуулийн систем, одоо энэ машины шилжилт, дээрээс нь шинэ бүтээн байгуулалттай холбогдлолтой ажлууд, дээрээс нь Улаанбаатар хотын одоо гэр ороолын дахин төлөвлөлт, ашиглалтад тэнцэхгүй орон сууцчлалтыг одоо дахин төлөвлөх энэ төслүүд дээр бол их гомдлууд ирж байгаа. Эдгээр асуудлуудыг бол бид нар хууль тогтоомжийнхаа дагуу шинэлэг аргачлалыг одоо эргэлхийлж шаардлагатайг бол Улаанбаатар хотын стандартуудыг бол шинжилэн ингээд шийдвэрлэж ажилланаа гэдэг бол иргэдтэй хэлээ. Тэгээд өчигдөр өргөдөл өгсөн бүх иргэдийн асуудлыг өргөдлийг нэгэн ч гээхгүйгээр ингээд өнөөдөр нийслэлийнхаа хууль тогтоомж гэрээ эрх зүйн газар болон иргэдийн өргөдөл гомдыг шийдвэрлэх аль биесны газарт нь ингэж хүлээлгэж өгөөд өөрөө бол бүгдийг би танилцаад ажлуудаа төлөвлөөд ингээд ажиллаж байгаа бол иргэдтэй бол дуулахад таатай байна.